За сайн байцгаана уу? Ариун санаа байна. Өнөөдрийнхөө бичлэгээр хүү амны гэмт хэргийн талаар ярих учраас хүүхэд болон эмзэг мэдрэмтгий хүмүүс сонсохгүй байхыг анхааруулъя. За өнөөдрийн гэмт хэргийн хувьд гэх юм бол psychopath ер нь бол 40 оноотой байдгийн байлээ. Яг 40 оноотой psychopath ер нь бол хорвоо дээр байхгүй байгаа одоохондоо. Тэгэхдээ энэ удаагийн хэрэг маань 28 оноотой хэрэгтний үйлдэлсэн хэргийн талаар ярих учраас нэрээ эмзэг хүмүүс битгий сонсоорой. За хэрэгтний талаар ярих юм бол 1999 онд төрсэн одоо 24 настай охин Чон Южон. Одоо хэдүүлээ Чон гэж яриавч. За түүний бага насны хувьд бол ээж нь 20 настай багт нь нас барсан, аав нь түүнийг 6 настай багт нь одоо өвөө дээр нь орхиод өөрөө шинэ амьдрал зохиод явсан. Тэгээд тэр үеэс хойш ерөнхийдөө өвөөтэйгөө хамт өссөн. За охин ер нь л багын тийм дуу муутай, үеийнхэнтэйгээ ерөөсөн нийлдэггүй, хайрцдаггүй, айгүй тийм зойжиг байсан. За хэр хэмжээний зойжиг вэ гэхэлэр хичээлийн үеэр ингээд цонхон талдаа суучаад ингээд хөшгөөр өөрийгөө тусгаарладаг хэмжээний маш зойжиг хүүхэд байсан. За тэглээгээ түүнийг одоо анги хамт олонныхнаа дээрлэхэж, гадуурхаж янз бүр ерөөсө болдоггүй. Харин эсэргээрээ яриа өдөөд хамт хоолнд оръё, хамтдаа хичээлээ хийх саналыг маш их тавьдаг байсан ч гэсэндээ охин бүгдэнд нь ингэж эсэргүүцдэг, бүгдэнд нь татгалздаг. Үнэхэрийн өөртөө итгэх итгэлгүй, зойжиг, нэг үгээр хэлбэл ерөнхийдөө нийгэмшил маш муу хүүхэд байсан. За тэрээр өөрийнхөө амьдралд болон өөртөө маш дургу, тэр бүйл үзэн яддгаач ингэж өдрийнхөө тэмдэглэл дээрээ бичсэн байдаг. Хэрэгтэн Чон охин одоо тийм арга баятын тийм аппликейшнаар дамжуулж одоо хүүхэдтэй хичээлийн давтлага авах гэж байгаа тийм ээжийн дүр тувран жүжиглээд өөртөө ч нэг охинтой холбогдож хичээл авахар тохирдог. Охин нь нэг өдөр ингээд хичээл аваад үзгээд хэлье. Тэгээд өөрт нь таалагдах юм бол цаашдаа хичээл аваад таалагдахгүй бол өөрөө мэдгээ хэлчихье. Нэг өдөр ингээд охиноо явуулж үзье гэд тохиролцдог. За хэрэгтэн Чон тэр өдрийнхөө орой 6 цагийн үед одоо хуучин хувцсны аппликейшнаас дунд сургуулийн дөрөв хувцсыг ингэж худалдаж авдаг. Тэр авсан дөрөв хувцаа өөрөө өмсөөд одоо хохирогчийн гэрлөө явдаг. Тэр хоёр ингээд давталгаа эхлэхээр сууцгаагаа зүгнээсээ ингээд дэвтэр номуудаа гаргах явцдаа хэрэгтэн нь би өхмөр байгаа. Гэхдээ ганцаараа өөхөд бол хэтэрхий гомдолтой байна. Тэгээд хамт хүүхнээ хайж байгаа чамайг оллоо. Одоо ингэ хоёул хамт өхнээ гэсэн утгатай юм ирдэг. За хохирогч эмэгтэй бол нилээн сандраад гайхсан харцаар харна тийм үү. Хэрэгтэн маань за тоглосон юм а жоохон архичлаа гэж хэлээд ерөнхийдөө цүнхээ авхан маш том хутгийг гаргаж ирээд айгүй хурдан урдцтайгаар ингэ хүзрүү нь хутгалж эхэлдэг. Хүзрүү нь хутгалж унгаангуудаа ерөнхийдөө 110 удаа хутгалж охины амийг хороод төгөө. Тэрээр алгаа үлдэж дуусаад охины ингээд цогцсыг мөчилж орхиод хохирогчийн гэрээс 1 цаг 20 минутын дараа гардаг. Гарахдаа өөрийнхөө тэр худалдаж авсан формо тайлж хаяад хохирогчийн хувцсыг өмсөд хохирогчийн цүнхийг үүрээд тэгээд өөрийнхөө гэрлөө явдаг. За хохирогч болон хэрэгтний гэр хоорондоо нэлээд зайтай байсан учраас их яруу санд руу явж байгаа нь одоо замын камерт бүгдээрээ бичигдсэн байдаг. За удалгүй дэлгүүр ороод ойр зүрийн одоо хогны ууд гих мэтчлэн лакс цогцыг нуух тэр одоо хэргийн газрыг цэвэрлэх зүйлсүүдэд худалдаж авдаг. За тэгээ дэлгүүрээс гараад ерөнхийдөө гэрлүүгөө ороод гэрээс нэг чимдан аваад одоо хохирогчийн гэрлөө дахин явдаг. Хохирогчийн гэрлөө ороод тэгээ мөчлсөн цогцоо ингээд чимдамдаа хийгээд 5 сарын 28-ны шөнийн 3 цагийн үед одоо такси дуудаж цуугаад нэлээд зайтай одоо ой мод болсон тийм шивүү газар руу ингээд явдаг. Мэдээж шүн ингээд эмхтэй өөхөд хүнд чимдаан чирээд өөрөө орсон тий. Жолооч нэлээд шижиглээд гайхаж байгаа. Тэгээ шижигтэй санагдаад шууд цагдаад одоо шууд дуудлага өгдөг. Нэг жоохон шижигтэй юм болоод ах шиг байна. Нэг сая охин нэг хүнд чимдаан чирээд ой мод руу яваад орчлоо гэсэн дуудлагыг одоо өгснөөр цагдаа нар маань ерөнхийдөө 10 минут дотор ирдэг. За цагдаа нар ирээд таксины жолоочтой бөөнөрө хүлээж исэн. Охин бол 15-аас 20 минут орчим тэр ойдоо байжгаад буцаад гарч ирэхдээ нөгөө чимдаанаа дахиад чирээд гарч ирдэг. Мэдээ цагдаа нар чимдааныг онгойлгож үзэхэд бол маш их цусны толгой байсан учраас одоо юу болоод байгаа хэргийн талаар асуухад бол хэрэгтэн би хүн алаагүй. Би дөнгөж сая ингээд төрсөн чинь миний нэлх хөвгт үхээд тэгээ би ингээд оршуулж байна гэсэн аимшиг худлаа яриг өгдөг. Цагдаа нар одоо шууд мөрдлөгөө хийж эхэлж байгаа. Одоо ойрын газруудыг нэгжиж үзээд бол хохирогчийн цогцыг олсон. Цогцыг олоход бол хоёр гар бол цээжин биеийг нь олсон боловч одоо хөл болон толгой нь бол байгаагүй. За хэрэгтэн эцсийн хүртэл ер нь бол амар худлаа ярьж байсан. Миний үйлцэн хэрэг бишээ.
Би ерөөсөө биш, би ярьсан тач мэдэхгүй байна. Би зүгээр үнэхээр яг үндэ өөрөө хүүхдийг л оршуулчаад ирж гин гэх юм бол айгүйх ярьж исэн. Мэдээж цагдаа нар тэгээд одоо шижигтэн дагуулад имлэг орно. Имлэг ороод шижигтэнгийн имлэгийн намтрыг бол харж үзэхэд ерөөсөө тийм жирэмсэн байсан, төрсөн гэсэн ерөөс ямар ч тийм уул мөр байгаагүй. Тийм учраас газар дээрээ баривчлагддаг. За хэрэгтэн байцаалтын үеэр би хичээл авахаар гэрт нь очих нь бол очисон. Гэхдээ эмэгтэй аль үеийн амиа алдсан зүгээр цогцсон байсан. Дээрээс нэг хүн дахиад илүү байсан. Тэр хүн надад одоо чи ингээд цогцыг ингэж нуухад туслах юм бол энэ хохирогчийн нэр болон амьдралаар амьдруулахад туслая гэсэн тийм тохиролцоон дээр одоо тусалсан гэсэн тийм амар сонир мэдүүлэг өгдөг. Цагдаа нар чон охины одоо утас болон компьютерийг бүгдийг шалгаж үзэхэд 4 сарын өмнөөс ахуулаад хүн алах мэдрэмж ямар вэ? Хүн хэрхэн алах вэ? Цогцыг хэрхэн нууж чадах вэ? Цогцыг хаана нууж болох вэ? Яаж баригдахгүй өнгөрч болох вэ гэсэн амар сонин хайлтууд илэрдэг. За тэрнээс гадна охины тэр одоо өдрийн тэмдэглэл дээрээ бичсэн зүйл бол байсан. Одоо хуучин юм зардаг аппликейшнаас одоо нэгэн охиноос юм авахар болоод гарч ирэхэд нь аландаа гэсэн зорилготой байсан боловч айгу олон хүн одоо холхиод исэн учраас бүтлгүүцсэн. Хоёр дахь нь одоо танилцах аппликейшнээр танилцсан 18 настай залуутайгаа одоо уулзах газар цагт ингээд товлоод алга төлөвлөгөөтэй байсан ч тэр газараа тэр өдөр тэр залуу нь гарч ирээгүй учраас бас бүтлгүүцсэн гэсэн тийм амар тэмдэглэл одоо бичиг үлдээсэн байсныг олсон. За тэгээ цагдаа нар мэдээж одоо хохирогчийн гэрт очиод тэргийн газрыг шалгахад бол гэрт нь толгой болон хөлнүүд нь байсан. Бүр нүд хальтрам аимшигтай тэм дүр зурагтыг одоо цагдаа нар олж харсан байдаг. Цагдаа нар бол ингээд маш ухаалгаар ажиллаж исэн. Ингээд хэсэг бүлийн цагдаа нар нь одоо чон охинтой ингээд ярилцаж мэдүүлэг авч имлэг домлоод агуулж яваад за нөгөө нэг хэсэг нь болохоор одоо чон охиныг хаагур юу гэж явсан гэх тийм камеруудыг шалгаад тэгээ юу н хохирогчийн гэрийг бол олцсон. Тэгээд гэрлэн ороход бол тиймэрхүү дүр зураглал хөтөж авч байгаа. Одоо хэрэгтэнгийн хувьд гэх юм бол одоо хүн алахыг завдсан, төлөвлөсөн хүн амны хэрэг үйлцсэн, цогцыг мөчилсөн гэх шалтгаанаар цаазаар авах ял сонссон ч одоо хэрэгтэн би засарнаа, насаараа гимшиж амьдрна. Одоо хохирогчийн төлөө өдөр бүр залбирна. Өөрчлөгдөх боломж олгооч хүсэлтийн үндсэн дээр цаазын ялыг насаараа одоо хорих ялаар өөрчилдөг. Дав заалдсан ч гэсэндээ насаараа хоригдох ял нь бол хэвээрээ үлддэг. Одоо хэргийн тодорхой болоод одоо шоронлоо явдаг үедэр бол хэвлэл мэдээллийнхэн бүр битүү байсан цагдаагийн газрын гадаа. Тэгээд одоо хэрэгтнээс одоо ярилцлага авах гээд яг юуны үндсэн дээр ингээд ийм амар гэмт хэрэг үлдэх болвоо. Одоо гимшиж гин үү энэ төр асуултуудыг бол асууж ирсэн. Чон охин бол би зүгээр л хүн алахыг хүссэн. Гэхдээ яг би бол буруу юм хийсэн уучлаарай гэсэн юм хэлдэг. Бааш аимшигтай. Одоо солонгосын нэг кинон дээр ийм юм байдیں۔ Одоо нэг эмэгтэй өөр нэг эмэгтэйгийн амьдрал гэж амар хатаархдаг, тэрний эргэн тойрны хүмүүс хатаархдаг. Айгуу тийм лаг мөнгөтэй айл охин. Тэгээд тэр охиныг алаад өөрөө ингээд оронд нь тэр охины нэрээр нь бичиг баримтаар нь тэгж амьдрдаг, таларгаардаг тийм кино байдаг хгүй. Одоо харуулж байгаачлаа. За энэ киног яг дуурайсан болов да гэсэн бодол бол орж ирсэн. Тэгээ охин бол тэр шоронд орохдоо өөрийнхөө аавд болон өвөөдөө хоёр одоо намайг ингэж олигтой өсгөж чадаагүй гэж чинь үр дүн иймэрхүүл гарч инда гэсэн яриг бол аав болоо өвөөдөө бол хэлдэм бэлээ. Тэгээ бүр амар сонирн байгаас тий бүр ингээд амар чимээгүй ноём энэ бүр надад яаж чадахгүй дээ гэсэн тийм хүнээс тийм амар үйлдэл тийм бодол гарч ийн гэхээр бол хэнийг ч юусоо ингэж тийм эндээ гэж юусоо бодох ямар ч тийм ёсгүй хинээс бол ямар ч үйлдэл гарч болно. За хоёрдугаар тэр энэ жолооч ах хүү жолооч одоо айгу тийм зөв үйлдэл хийсэн. Яагаад тэгэхээр энэ ингээд хүн алахыг амар хүсдэг. 2 удаа ч хүн алгаал одоо оролдлого хийж исэн. Тэгээ 3 дахь нь ингээд бүт чинь магадгүй өдөр жолооч гэж цагдаа нарт хэлээгүй байгаад тэр охин ингээд нууцсан байсан бол энэ баг цуврал алуурчин болох гэсэн байхгүй. Тийм болохоор энэ хэрэг дээр бол жолооч хад бол цагдаагийн ерөнхий орооноос бол маш зөв үйлдэл хийлээ. Маш их баярлаа. Ингээд цуврал алуурчин гарахын өмнө ингээд юм одоо хөдөлгөөн хийсэнд маш их баярлаа гэд мөнгөний шагналаар бол ингээд шагнасан байдаг юм байна лээ. За тэгээ одоо ямар ойлог байх вэ? Хөрхийн нэг мөн охин арбайт хийгээд ингээд алюминий хөв.
Хөөрхийн нэг мөн охин ингээд арбайт игээд хэдэн төгрөг олоод мөнгөтэй болъё доо гэж бодоод ингээд окей гэд тохирсон чинь очиод алаа хийчихэж байгаа байхгүй. Амар. Нэгч мэдэхгүй танилцаад 2 ч хоноогүй ингээд бичээд 2 ч хоноогүй байгаа охины тэг ингээд очиод алаа хийчихэж ингээд их чинь бүр амар. Энэ хэрэг нь одоо 2023 оны 5 сарын 24-нд болсон гэмт хэрэг байхгүй юу? Хэрэгтэн 24-тэй, хохирогч 24-тэй. Амар харамсалтай 2 цагаан залуу насны охтуудыг тэгээ нэгэн шоронд нөгөөтэй шоронд хэцүү юм аа. Тэгээд энэ охины хувьд бол надад бодогдож байгаа бодол юу ч байхгүй байгаа. Би ерөөсөө энэ охиныг ингэж үнэлж чадахгүй, тодорхойлж чадахгүй байгаа. А гэхдээ тийм сэтгэл зүйчдийн яриагаар бол одоо psychopath гэдэг нь болохоор 40 оноотой байвал бүр ингээд угаасаа бүр ингээд 100% гэж үздэг юм байлээ. Тэгэхэд бол 40%-тай хүн бол ерөөсөө одоохондоо дэлхийд байхгүй байгаа. Энэ охин одоо 28-тай. 28 оноотой гэдэг бол тодорхой бас амар тийм өндөр тоо. Одоо Солонгот бас нэг айгүй тийм цуврал алуурчин байдаг хэвгүй 62 3 хүний тийм амиг авцсан. Амар тийм цуврал psychopath-ийн тэгсэн чинь тэр psycho нь болохоор 27 оноотой. Энэ охин болохоор нэг оноогоор илүү. Тэгэхээр тэр цуврал алуурчингаас л илүү байна гэсэн үг. Энэ хэргийг аюу богинохон хугацаанд барьж авч чадсан. Цагдаагийн хамт олон болон тэр одоо таксины жолооч 2 хүн бол цаашдаа өөр хэдүүн ямиг аварсан байхгүй юу? Маш мундаг. Тэг өнөөдрийн хэрэг бол нэг иймэрхүү байлаа. Тэгээд сайн мэй ярьж чадаагүй бол бас уучлаарай. Дээрэс нь энэ хоолой молооч эрэхтэй юм ямар амар болоотой энэ төр гэдэг хүмүүс бол бити сонсоод байвлаа дээ яасан. За тэгээд баярлалаа. Ариун санаа байлаа. Дараагийнхаа бичлэгээр уулзцаая баяртай.